Сайн бацхан үзэгчдээ асуух эрх нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. За өнөөдрийн манай зочноор улсын хурлын гишүүн асан гүн далаа оролцож байна. За үзэгчдийн өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр хоёулаа өнөөдөр ярилцлага маань бас улс төрийн нэлээд ээдрийтэй түүхэн ийм цаг үед болж байна л да. Өнөөдөр шинэ засгийн газар байгуулагдаж за парламентд судалтай бүх улс төрийн хүчнүүд нэгдэж засгийн газрыг байгуулах шийдвэр гарлаа. Тэгээд энэ сэдвээр ярилцах гэж байна л да. Ер нь өнөөдөр энэ сөрөг хүчингүү ер нь байв. Энийг өнөөдрийн байгуулагдсан засгийн газрыг ер нь та юу гэж харж байна? Тэгэхээр арчил бол одоо хяналттай төр, сөрөг хүчинтэй төр, цөөнхийн эрх мэрх гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр сөрөг хүчинтэй байх ёстой юм байгаа. Бүр зориуд сөрөг хүчин гаргах ёстой байхгүй юу? Яг үүндээ бол. Тэгэхээр парламентд хамгийн түрүүн эхлээд юу чухал гэвэл эхлээд парламентд олонхоо бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл засгийн газраа дэмжих хууль, тогтоомж, өөрсдийнхөө програмаа хэрэгжүүлэхийн тулд, мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхийн тулд их хуралд олонхыг бүрдүүлэх ёстой. Тэр олонх дангаараа бүрдэхгүй болвол одоо аль нэгэн нам одоо эвсэлттэй нийлж олонхоо бүрдүүлэх ёстой. Олонх нь бүрдэж юм болвол тэгээд бусдыгаа цөөнх гэдээ орхих ёстой байхгүй юу? Тийм биз? Гэтэл олонхоо бүрдүүлчихэд өшөө бусдын бүгдийг ингээ хамж оруулаад одоо ингээ засгийн газар байгуулъя гэдэг чинь нэг өсөндөө ямар ч хяналтгүй засгийн газар байгуулъя, сөрөг хүчингүй байл гэсэн үг юм байгаа юм л та. Тэгэхээр тэр тусмаа одоо ардчилсан намын хувьд сөрөг хүчин одоо хүчтэй байх ёстой, хяналттай байх ёстой. Парламентд ёс гэдэг чинь өөрөө сөрөг хүчинтэй байхыг хэлнэ. Цөөнхийг одоо эрхийг хангаж тэгж бас шүүмжлүүлж алдаагаа харж явах ёстой гэж ингэж ярьдаг, ингэж одоо боддог ийм улс төрийн хүчний хувьд бол ийм зүйлийг хийж байгааг бол би буруу гэж үзэж байна. Өмнө нь одоо хэдийгээр ардчилсан намын удаагийн сонгуульд олонх болж чадаагүй ч гэсэн олон судал авсан гэдгээрээ за шударгаас зэвсэл иргэний зэрэг ногоон намыг татаад таны хэлдгээр тэр парламентын олонхыг бүрдүүлээд ажиллаж байсан. Тэгээд яагаад эндээс мэдээж юм болохгүй байсан болоод л одоо бүх намууд ер нь хэрэгтэй юм байна гэсэн шийдвэрийг гаргасан. За энд зүгээр би улс төрч хүний хувьд хоёр гаргалгаа хийе л дээ. За сайхан бэлгийг ерөнхий сайд болоход Монгол Ардын нам дэмжээгүй шүү дээ. Чам одоо тэр 25 гишүүн суугаагүй тий нэг өсөндөө одоо сайхан бэлгийн эсрэг байна гэсэн тий дэмжихгүй гэж бүр өөрсдөө шийдвэр гаргасан. Тэгэнгүүт одоо шударгаас эвсэл ийзэн одоо нөгөө 3 бие даагч нийлээд дэмжиж ерөнхий сайдаа сайхан бэлгийг томилсон. Өөрөөр хэлбэл сайхан бэлэг хангалттай олонхыг бүрдүүлж чадсан байхгүй юу? Гэтэл тэр одоо өөрийн ерөнхий сайд болгосон тэр одоо олонхоос одоо нэг өсөндөө тодорхой хэмжээгээр одоо юу гэдгийг одоо урваад гэж ойлгож байна шүү дээ. Нэгэнд олонхыг бүрдүүлээд өөрөө ерөнхий сайд болоод тэднэртэйгээ л одоо засаглаад явах ёстой шүү дээ. Одоо онлын хувьд, ёс зүйн хувьд, бодит байдал дээр тийм байх байтал өөрийн дэмжихгүй гэсэн хүмүүс одоо засгийн газарт орооч гэдэг ингээ өөрөө гуйдаг нь нэг өсөндөө тэр нөгөө хэдийгээ бол одоо ёстой нөгөө өгтлэн доош нь хийж байгаа байхгүй юу. Тэдний үчээр гарч ирчээд өөр хүмүүсийн дэмжлэг авах гээд ингээд тэднийг одоо засгийн газартаа оруулна гэдэг дэмжихгүй хүмүүсийг оруулна гингүүт нөгөө тал чинь нилээд их хохиролтой байгаа юм л да. Тэгэхээр яагаад сайхан бэлэг ерөнхий сайд ийм шийдвэр гаргаваа гэхээр ахаад л энд нөгөө хоёр дахь гаргалгаа нэг бас нам дотроо очроо алхаа байсан. Ардчилсан нам дотроо. Ардчилсан намын нэг хідэн юу гэдгийг бидгүүгээр бол чи болохгүй шүү гэж фракцэн тэгдэг. Том фракцууд нь хоорондоо зөрчилдөд ирэхээр ардчилсан намд байгаа одоо юу гэдгийг фракцуудын зөрчил дээр шударгасынхан бас тоглоод биднэргүй бол та нар бас урагшаа явж чадахгүй шүү гэд. Ингээд тэд нар чинь том яриад эхэлж байгаа байхгүй юу? Одоо юу гэдгийг бялуу хуваана шударгаас эвсэл юу гэдгийг манай 4-ийг өг 4 сайд 5 сайд өгч гэдэг юм уу нөгөө ардчилсан намын фракцууд нь болохоор бид нар тэгин ингэн одоо сангийн яамаа манай фракц аавна гэдэг ч юм уу ингээд эхлэхээр эднэрийгээ дийлэхээ ойлоод эхлэнгүүт бас нөгөө талаар нөгөө ардын намыг засагтаа өрөнгөт тэднэр нь ороод ирж байгаа байхгүй. Ороод ирэнгүүт нөгөө шударгаас эвсэл бас тэгээд нөгөө ардчилсан намын фракцууд чинь жижигэрч байгаа байхгүй. За одоо
бүр одоо манай фракц яагаад ч нэмэргүй байна. Тийм хоосон хоцрох нь ардын нам ороод ирлээ те. Тэгэхээр чин сайхан бэлэг ерөнхий сайдад энтэйч тоглох алинтай ч ингээд яваадаг боломж бүрдэнгүүт нөгөөдөлөч одоо нэг асандаа залуучуудын хэлгээр те. Нөгөө аавь гэсэн 4 5 өнтер гэж хэлсэн хүмүүс ч одоо 1 2 3 болоод доошлоод эхэлж байгаа байхгүй те. Тийм одоо улс төрийн одоо тоглолтууд явагдаж байна л да энд. Нөгөө талаар бас үнэхээр энэ улс төрөөс ард түмэн бол залхаж байна л да. За энэ улсын хурлын чуулганы одоо хуралдсан тэр эцэг аваад үзэх юм бол бараг 60% нь сандал суудал ярьсан, сайдыг огцруулах тухай ярьсан асуудал байдаг гэд. Тэгээд нөгөө нэг талаар их олон сөрөг хүчний одоо 20 эдэн гишүүн их хурл байгаа тохиолдолд ажил хийлэгдэх одоо байж байгаа л одоо тэр сайдыг огцруулна, энэ сайдыг огцруулна гэдээ оруулаад ирдэг. Энэ бас нөгөө засгийн газрыг бас ажиллаа хийхэд их төвөгтөө байдалд оруулснаас үүдэлтэй ийм шийдвэр гаргасан болов уу гэж бас харах өнцөг байна л да. За мэдээж дотоод зохион байгуулалт одоо сахилга бат тэр одоо олонхийг бүрдүүлж байгаа тэр нам эвслүүд маань хоорондоо очроо олоод нэгэнт л олонх юм чинь хуралдаа суугаад ингээд дэвэл ажил нь яваал байна. Олонхороо шийдвэр гаргадаг юм чинь. Тийм биз? Гэтэл бас тэгж чадахгүй л байсан байхгүй юу? Нөгөө намынхэр нь өөрсдөө өч болдог тий. Сая засгийн газар унгаахтаа өөрсдөө л унгаасан шүү дээ. Тий. Ардчилсан намаас нэг хэсэг нь одоо урдаас нь нотглаад нөгөө хэсэг нь ардаас нь нотголсон шүү дээ. Хуралд суугаагүй нууд нь ардаас нь нотглох гэдэг. Хуралд суугаад эсрэг коноптарс нь урдаас нь нотглоно гэдэг одоо тий. Ийм хүмүүс ингээд өөрсдөө засгийн газрыг унгаагаад тэгээд одоо ардын намын юм уу бусдын одоо хоол болж байгаа байхгүй юу? Энд чинь ерөөсөө нэг Монголын түүх чинь бас тийм шүү дээ. Одоо монголчууд хоорондоо уулзраа олохоо болонгууд манжийг дуудаж авчраал манж энд хурж ирж одоо юу гэдгийг дагаар оруулж авчаад хэсэг байж байгаа л баруун Монголыг дараа нь эзэлж аваад бүгдийг ингээд эзлээд авсан шүү дээ. Тэрнтэй л адилхан хоорондоо уулзраа олохоо болонгууд 3 дахь зэтгээд дандаа хождог байхгүй юу? Та гэхдээ бас парламентд сууж байхдаа за ардчилсан намыг төлөөлж сууж байхдаа ч гэсэн бас намынхаа эсрэг яг энэ хүмүүсээс дутхгүй их тоглолтдог шүү байсан. Түүнийг намынхаа эсрэг би бол би чинь 2006 онд ард түмний нам гэдэг нам байгуулад гараад явцсан шүү дээ. Би тэгж юу гэдгийг араас мараасанд одоо тэгж хотголтогч гэдэг юм уу төгжилддэг тийм хүн биш шүү дээ. Шударгаар за болийг л гараа явчихдаг тий. Адилхан нам дотроо байжгаад одоо иймэрхүү зүйл энэ төр хийх бол бас их хэцүү л дээ тий. Эдгээр хооронд уулзраа болохгүйг шинж байхгүй юу? Би тэр үед Элбэгдоржийн засгийн газрыг огцруулахдаа би чинь ард түмний намын дарга байсан шүү дээ. Тэн тэр нь юу гэдгийг өөр ардчилсан нам дотор байсан мөртрөө огцруулсан коноптарсан бас нэг 4 5 хүн байсан шүү дээ. Сүүлд нь шинэ нам тэд нар байгуулсан шүү дээ. Би бол яг л ил тод үгүй гэл яваал тэгэл дүрмээр нь тий намаасаа гарах ирэх байгаа ч юм уу тий шинэ нам байгуулах ирэх байгаа өрөөл бас орох ирэх байгаа тийм биз дээ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд Монгол Ардын нам сөрөг хүчнийхээ үүргийг хэрэг гүйцэтгсэн бэ? Яг нь Монгол Ардын нам сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх гэж нэлээд оролцсон. Харамсалтай нь нөгөө Монгол Ардын нам чинь маш удаан төр бариад бас их хэмжээгээр төрийг одоо дампууруулж улс орныг уналтанд оруулж хээл ахвал авилгалд идэгдсэн болохоор тэр юмнууд нь энэ өнгөрсөн 2 3 жилийн хугацаанд их гарсан шүү дээ. Тэгсэн байна, ингэсэн байна гэж. Тэрэндээ ингээл дарагдаад нөгөө нэр хүнд нь унтсан, нэр хүнд нь унаад удаагүй ард түмэн мартаагүй байгаа байхгүй юу? Тэгээ арай гэж ингээд нэг 4 жилийн дараа мартах нөө гэжсэн чинь энэ засгийн газар доо Монгол Ардын нам гүгээд орчиж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө бол юу гэдгийг ардчилсан нам анх удаага л одоо их хурлын дарга ерөнхий сайд ерөнхийлөгчийг нэг зэрэг авч анх удаага л нэг эрхийг авч нэг ажил хийх боломж эднэрт энэ 2012 онд л гарлаа штэ. Өмнө нь бол тэгсгээл нэг тэ хамтарсан засгийн газар маягаар ингэж явж байсан тэ. Өмнө нь бол дандаа л ардын намынх нь л одоо төрийн эрхийг барьж илээ штэ. Тэгэхээр ардын намынхын хэдийгээр сөрөг хүчин болж юм ярьсан ч гэсэн хэдийгээр зөв зүйтэй шүүмжилж ярьсан ч гэсэн тэднэрт нөгөө ард түмэн хэтэрхий олон жилд нохлуулаад дарлуулаад тэгээд энэ улс орны эдийн засаг нь байдал нөхцөл нь ийм болцсон болохоор тэднэрт одоо ч итгэхгүй л байгаа байхгүй юу тий нөгөө ард түмний шарах чинь анег байна шүү дээ мартахаарэ болоогүй байгаа байхгүй тий
Нэг 4 жилийн дараа арай анж нэг эхлэх ёстой байж ч нөхдөө засаг руу өгөөд орчиж байгаа байхгүй. Одоо сөрөг хүчин байхгүй болчлоо. Тэгэхээр ерөнхийдөө бол баг ардын намыг байхгүй болчлоо гэж бодож болно шүү дээ. Тийм муухай юмнууд хийж ард түмэн одоо л нэг эднэр бүр баллалж ийсэн юм байна гэдээ ойлгож итэл. Гээд эсрэг нь одоо энэ нөхдүүдийн болохгүй байгаа юмыг шүүмжлээд улс төрийн хүчин чинь сөрөг хүчин дээр байх хооронд тесэн ядаад нэг жил хагасын дотор гүг орчиж байгаа. Тэгэд хамгийн гол нь ардын нам энэ засагт орохоор ард түмний амьдрал сайжирчихгүй байхгүй. Нийгэм эдийн засаг сайжирчихгүй, ажилгүйдэл алга болчихгүй, энэ долларын ханж гинтхэн ингээ буугаад байхгүй юу? Тэ? Жилийн дараа эргээд энэ байдал нөхцөл баг хэвээрээ. Тэр бол одоо бараг л тулхтаа улс төрийн хүчин манай намгүйгээр эднэр одоо засгийн газрыг авч явж чадахгүй мэн гэж хэлээл өнөөдөр орж штэ. Ер нь за яг сонгогддог ардчлалын хувьд те сөрөг хүчингүй байж болохгүй нэг зүйл те. Сөрөг хүчинтэй байвал сайн. Тэ ардчил гэж ярьж байгаа сөрөг хүчнийг харин те бүр ил байлгаж тэднэрийг та нар биднийг хэл шүүмжил биднэрт алдаа дутагдал юу вэ? Тэ бид нар хэл авах авилгал тэр зэрэг автж яах гэдгийг та нар сайн хар гэж хэлж явж явах хэрэгтэй байхгүй юу? Тэ нөгөө талаар сөрөг хүчин шиг байх хэрэгтэй байхгүй юу? Засаг руугаа бүгдээрээ өгөөд орчуулахгүй ш. Тэгэнгүүт ядахтаа нэг хэсэг нь бид нар сөрөг хүчин байя гэж хэлээд үлдэх хэрэгтэй ш. Тэр шударгаас өвчлөн байна уу? Тэ тэр манан байна уу? Аль нэг хоёр нь тэ үлдээ сөрөг хүчнээ хийлдэ. Гэтэл бүгдээрээ тэр лүү ингээ хушуураа өгөөд орчин гэдэг чинь энэ бол зөвхөн л ардчлалыг те алж байгаа л байхгүй те. Тэгэхээр бүр ардчилсан нам бол бүр ингүүлэхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Бүр эсэргээрээ те. Болоо та нарыг бүгдийг авахгүй те. Зарим чинь үлдээ сөрөг хүчнээ хийлдэ, хяналтаа, шүүмжлэлдээ, хэлэлдээ гээд. Хагил нөгөөдүүд бүгдээрээ гүгэд орчхоор чинь энэ бол зүгээр л энэ ерөөсөө юу юм байна те. Монголын улс төр гэдэгт бол ямар ч ёс зүй алга те. Энд ерөөсөө энэ бас ард түмтэйгээ холбоотой шүү дээ. Манай ард түмч гэсэн ойлгохгүй л байгаа байхгүй. Зүгээр энэ хэдэн нөхдүүд хэрүүл хийгээд бие биендээ саад болоод улс орон хөгжихгүй байх гэж бодоод байгаа болохоос биш. Одоо гүйж ороод одоо хараараа бүгдээрээ гүйж ороод улс орно гээд маргаашнаас альсгүй сарын дараа, жилийн дараа, жил ахсын дараа яаж хөгжих нь бас харалтаа. Нөгөө утаа нь хэвээрээ, нөгөө л энэ дотроо сандал цэрэгээ ярьдаг нь хэвээрээ, нөгөө уддаг хүнд суртал нөгөө бүх юм байдгараа л байж. Нөгөө л авилгал хийлэх нь харин бүр ихтэн. Яг тэгвэл одоо ямар ч айх юмгүй, ичих юмгүй бие биентэйг адилхан болцсон. Одоо нөгөө хараа хяналтгүй болно гэдэг чинь энэ шүү дээ, тэ. Тэгэхээр энэ бол их буруу жишг юм да. Тэгээ энийг яг ардчлалын жинхэнэ одоо ардчлал гэдэг чинь тийм төгс биш гэж байгаа шүү дээ. Тэгтэл альва юмд эрх мэдэл байх юм бол тэнд заавал хяналт, заавал сөрөг хүчин байгаа ч л гэдэг ийм дүрэн байдаг, тэ. Тэр үгээрээ явах. Гурван гишүүн бол сөрөг хүчний үр гүйцэтгэх нь гэдгээ зарлж штэ. Тэдэнд одоо сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх тийм чадамж бий юу? Гэхдээ бас байж болно штэ. Эднэр чинь үнэхээр бас хилээд яриад те. Тэгтэл эднэр хүчин мөхсдгөл байх. Тэгвэл энэ гурван бие даагч эхлээд тэр монороос цэвэтэй өгчих хэрэгтэй. Одоо тэр иргэний нисгээ өгчих хэрэгтэй штэ. Өөртөө л үгүй гээд байгаа болохоос эднэр чинь автсан штэ. Өөрөөр хэлбэл одоо энэ гурвыг чинь дэмжүүлэхийн тулд нөгөө засаг төрд чинь эрцээ бүрдүүлэх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэхийн тулд чинь энэ агентлагуудыг чинь өгсөн шүү дээ. Тэ? Тэр одоо нямдоржийн хэлээд байгаа чинь үний юм байгаа шүү дээ. Хүн мэдхгүй гэдэг. Нямдорж гişүн бас сөрөг хүчин, би ер нь сөрөг хүчин байна гэдгээ бас зарлцсан шүү дээ. Парламентд байхдаа одоо хамгийн их сөрөг хүчнийг үгүйсгдэг хүн бол нямдорж гişүн байсан. Та хоёрын дунд маш их зөрчилдөөн байдаг байсан. Одоо харин юм их сонин те цаг хугацаа нэрээд нямдорж өнөдөр би сөрөг хүчний үр гүйцэтгэнэ гэдээ ярьж эхэллээ. Би бол нямдоржийг сөрөг хүчний үр гүйцэтгэх гэхээр инээ төрөд идэг. Тэ. Нэгдүгээр цаад чинь чадахгүй те. Гэхдээ би бол одоо өстой нямдоржийг шудрах гэвэл үнэхээр инээ төрнө. Тийм үү. Тэ дүр эсгдэг л байхгүй те. Тийм биш те. Хүн одоо шудрахын чинь сэтгэл зүрхээрээ өөр байдаг байхгүй. Тэ. Чадахгүй те. Заадгсан тэгэл хэсэг яриад мэдлэг ухаан боловсруулж хүрэхгүй. Одоо сөрөг хүчинд. Тэгэл тэр ярьж байгаа юмнууд өнөөдөр бас үнэхээр сөрөг хүчний байр суурин дээр сэтгэлж чадчихжээ л та.
За мэдхгүй тэгээд ард түмэн өөрөө шүүн үсттэй тий. Би бол өөрийнхөө саналыг хэлж байгаа. Ардын нам өнгөрсөн хугацаанд 2 жилийн хугацаанд 20 гаруй за гишүүнтэй ингээд сөрөг хүчний үүргийг парламентэд гүйцэтгэлээ. Тэгээд шүүмжлэгт одоо хүмүүс харахтаа бол энэ ардын нам үнэхээр сөрөг хүчин байж чадахгүй юм а. 2000 онд одоо гүн далаа ганцаараа л одоо бүх намууд нэг болчихсон байх. Гүн далаа одоо эдрээс хүчтэй сөрөг хүчин байжээ гэсэн дүгнэлтийг бас хийж яана л да улс төрийн хүрээнийхэн. Та яаж тэгж үнэхээр ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байсан. Ер нь хүн өөрийнхөө үзэл бодол юм а илэрхийлэгвэл те бас гарц олдог байхгүй юу? Тийм биз? А үгүй аялдан дагалдаад байвал те гарцаа олж чаддаггүй л байхгүй юу? А ардын намынхан яасан бэ те? Угаасаа нэр хүнд нь унтсан, угаасаа сөрөг хүчин хийж үзээгүй, чадаагүй. Тийм болохоор эдгээр чинь өнгөрсөн 2 жилд юу ч хийж чадаагүй зүгээр л нэг ганц нэг өмнө дээр шүүмжлээл өнгөрсөн. Тэгэл одоо засгийн газар руу гүгээд орж байгаа нь сөрөг хүчин байгаагүй байж чадахгүй гэдгийг харуулж байгаа байхгүй юу? Улс төрийн үнэхээр ноён нуруудаар тулахтай тийм үү? Ёстой одоо нэг ардчилгээд байгаа юмыг үнэн зөвч гэсэн бас нэг дагдаг мэддэг ойлгохыг хичээдэг байсан бол өнөөдөр ардын нам сөрөг хүчнэрээ байж ах хэрэгтэй байсан. Эднэр гүйж орлоо гэд тийм үү? Амьдрал одоо Монгол улсын эдийн засаг сайжирчихчихгүй. Тийм үү? Ардчилсан намд эднэр юугаараа дутаад байгаа юм бэ? Ардчилсан нам эднэрийг зөвхөн дотоодын зөрчлөө арилгах гэж тий дотооддоо ингэсэн байгаагаа одоо дийлэхгүй болохоор л оруулж байгаа шүү дээ. Тэгээ дээр нэмээд сөрөг хүчнээ ингэж оруулж зүгээр энэ шавар шалбаагтай, хариуцлагатай хутгах гэж байгаа байхгүй юу? А энэ одоо өгөөш хортой алимын ардын нам иччихл байгаа байхгүй. Нөгөө жижиг намууд нь ч гэсэн бүгд иччихл байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр энэ бол зүгээр л ардын нам, нөгөө жижиг нам аль нь ч гэсэн албан тушаал эрх мэдлийн төлөө л явдаг. Түүнээс жинхэнэ одоо ардчлалч гэдэг юм уу? Альсгүй бол эх орон ард түмний төлөө гэдэг юм байхгүй байна гэдгийг харуулж байгаа л байхгүй юу? Хүмүүс ойлгохдоо одоо эдгээр хоорондоо хэрэлдэхгүй одоо бие бинийгээ дэмжиж ингээ гоё явах юм байна. Улс орныг ингээ гоё хөгжүүлчих юм байна гэж яриад байгаа. Бас хүмүүс тэрэнд нь бас итгэхийг хүсэж байгаа байхгүй юу? За тэгээд даанч би яг үр дүнгийн хэлчих. Үнэхээр эднэрт тийм авьяас байхгүй, тийм чадвар байхгүй, тийм сэтгэл зүрх байхгүй, тэг чадахгүй. Одоо хараар эргээл жил ахсын дараа эргээл амьдрал нь яг ямар байх вэ те? Баян хоосны ялгаа хэр зэрэг одоо хоорондоо юм ангал нь улам нэмэгдэж байна. Энэ хэвээрээ л байна те. Нөгөө хүнд цортол авилгал нь хэвээрээ л байна. Тийм үү? Хаарч л гараа би зүгээр жил ахсын дараа одоо хоёулаа эргээд энэ телевизээр уулзах юм бол эргээд зүгээр те амын асуусан юм шиг л асууна. Өнгөрсөн хугацаанд ер нь ардчлалынхан ингээ гараад ирэхээр нөгөө ихтгэл хүлээлгээл за нөгөө олуулаа одоо хөгжий олуулаа баяжий гэл ингээл гарч ирсэн шүү дээ нөгөө за тэгчээд ардчлалынхан гарч ид үнэндээ бол бас буцаал яг одоо сөрөг хүчнтэйгээ нийлээд за тэгээд ард түмэн одоо нөгөө их итгэж санал өгсөн тэрийг бол бас үгүйсгчл байна л да. Тэгээд ардчлалынхан үнэхээр ингэ засаглаж чаддгүй ардын намынхан жагсаж чаддгүй гэдэг үг хүртэл гарч байгаа. Ардчлалынхан үнэхээр засаг барьж чадахгүй. Одоо чадахгүй байна гэдгээ сая харууллаа шүү дээ. Сая өөрийнхөө засгийн газрыг зүгээр ажиллаж байхад нь татаал нугаачлаа шүү дээ. Энэ юутай холбоотой? Хоорондоо уучраа болохгүй, хоорондоо олон фракцууд. Энэ фракцуудын гол зорилго нь юу гэвэл ерөөсөө л энэ Монгол орны баялагийг идэж уух, бялуурах ийм зорилготой байсан гэдэг нь ард түмэнд ил тод боллоо шүү дээ. Та ардчлал намын аль фракцд? Би аль фракцд ордог. Энэ нэг юм юу гэдэг вэ? Миний хувьд ардчилсан намд би өөрөө 2000 онд орсон. 2000 оны 12 сарын 6-нд за одоо маргааш шүү дээ тий. Тэгэхээр анх намайг ингээд ардчилсан намд ороход би нөгөө нэг намын янз бүрийн фракц гэдгийг мдээгүй хин нэгэн хүн намайг оруулаагүй байхгүй тий. Гүндлаач ардчилсан намд ор гэж хэлж ч юм уу дагуулж ч юм уу хөтөлж ороогүй хин нэгэн хүн намайг улс төрд бас оруулаагүй байхгүй юу. Би өөрөө бие даагаад улсын хурлд нэр дэвшээд ялчихсан их хурлын гишүүн. Тэгээ би Германд явж исэн чинь ардчилсан нам ингээд 12 сарын 5-нд ингээд ардчлалын төлөөх байсан бүх намууд нэгдээд нэг нам болж ийн гэхээр би Германаас хурж ирээд онгоцоор буугаал тэгэл танаа намд гишүүнээр орё гэж орцсон. Сэтгэл зүрхээрээ энэ намд орсон хүн байхгүй юу. Тэгээд нөгөө их хурлын гишүүн ороод тэгээд ардчилсан намын дэд дарга болоод
Тэгээд өмнө нь 10 жил хамт явчихсан юу гэдгийг одоо тэр Гончгоо, Дорилгоо, Элбэгээ одоо энэ Алтан хоёыг энэ Батүл эднэр чинь бүгдээрээ 10 жил хамт яваад нам ингээд бүх юма хийцэн одоо альбом тушаал юугаараа ингэсэн холбогдсон энэ юмруунд би ороогүй л байхгүй юу. Тэгэд ороогүй тэнд нь үлдчихэд тэгээд нөгөө нэг нам дотроос нөгөө янз бүрийн фракц маракцын өгшөлгүй явчихсан. Тэгээд ерөнхийдөө миний өөрийн бас зан характер ч гэсэн тэгээд нэг хүн гуйгаад хүнээр ингээд заалгаад яваад ингээд байх тийм те юугүй өөрийгөө бас юу гэдэг юм бэ герман сургуульд төгссөн одоо мэдлэг боловсролтой эднэрээс дутаад ахын байхгүй илүүл гэж өөрийгөө боддог их хурлын гишүүн ингээд 12 жил явчихсан. Тийм болохоор нэг юм практ маракт гээд элдв юм руу гүгээгүүл явж ирсэн. А яг нь ингээд зүүн хойд Азийн нийгэмлэгийнхэн хүрээд ирээд бид нар уулзж जैन ингэж जैन бид нар зүүн хойд Азийн ингээд баабар одоо энэ төр дуудахаар нь очиод хамт ингээд яваал байдаг. Тэгэл намайг энэ зүүн хойд Азийн ингээд боддог. Яг үндэ би зүүн хойд Азийн биш юм байна лээ тий. Сая тэгээ практикгүй учраас та 12 оны сонгуульд одоо олонх болчоод за өстой нөгөө бэлуга практикуудтай л одоо тэгш хуваарлаа штэ. Та практикгүй учраас юу ч гүйлцсэн. За бараг тэгж хийж болно доо. Гэхдээ нэг л юм байгаа. Би бол ардчилсан намд Монголын ардчлалд тодорхой хэмжээгээр бас хувь нэмэр оруулсан гавьяа байгуулсан хүн гэж өөрөө боддог тий. 2000 он таныг ардчилсан намд эзэлж байхдаа ардчилсан нам парламентд ганцхан суудалтай ёстой жинхэнэ нөгөө өөрсдөө нэлдгээр лааз өчгөлсөн байсан үе байсан уу? Тий шүү дээ. Талигаач наран цэцэрлэлт ганцаараа ардчилсан намаас байсан. Тэгээ нөгөө хоёр нь оюун Эрдэнэт хоёр шүү дээ. Тэгээ сөрөг хүчний үүрэг чинь яг над дээр оногдсон шүү дээ. Би тэгээд улсын их хурлын чуулганы одоо нээлтэн дээр нүг хэлимлийгээд хэлүүлэхгүй болохоор нь эсэргүүцэл тэмцэл үзүүлээд 3 удаа нээлтийн одоо бас тарааж тий тарааж исэн шүү дээ. Тарж исэн 3 удаа тарж исэн хойшлж байгаа. Нөгөө цаас бариад зогсдог. Цаас мас бариад тэгэл даав мав бариад сүлд нөгөө пультийн нийслээд хамгийн сүлд тий. Тэгээ намайг чинь барьж марж хорж исэн шүү дээ. Тэгээд би ч бас энэ 2004 оны ялтанд миний нэг хүүхдийн мөнгө байдаг байхгүй юу? Хүүхдийн мөнгийг анх санаачилж бас. Өнөөдөр ч гэсэн хүүхдүүд хүүхдийн мөнгө авж байгаа шүү дээ. Бүгд мартцсан л яваа болохоос биш. А хүүхдийн мөнгийг 20,000 болгохыг би бас хийсэн шүү дээ. Хүүхдийн мөнгө 10,000 байсныг 2012 оны 10 сард би ардчилсан намын нөгөө намуудын дарга нарын орон нутгийн намуудын дарга нарын хурал дээр хүүхдийн мөнгө 20 болгооч орон нутгийн сонгуулийн өмнө гэж 20 болгосон шүү дээ. Энэ бол хамгийн шудраг юм байхгүй тий. Тэгээд ардчилсан намайг ийм ялтанд хүргээд 3 удаа их хурлын одоо судал авчирсан би ардчилсан намд. А гэтэл ардчилсан нам хизээч те одоо юу гэдгийг одоо надад те ямар нэгэн альбом тушаал бол өгч байгаагүй. Нэг удаа эрүүл мэндийн сайд өгсөн. А эрүүл мэндийн сайд чинь би өөрөө түрүү хэлсэн шүү дээ. Ард түмний нам гэдэг нам байгуулад гарцсан байсан. Тэгсэн чинь одоо Элбэг доржийн засгийн газар огцрох болсон. Тэгээд огцроход би ард түмний намын одоо урвсан ч юм уу альсгүй бол одоо төгжилдсэн тийм юм биш байхгүй юу тий. Тэгээд би эрүүл мэндийн салбарыг авч ясан харамсалтай нь 9 сарын дараа өөрөө инк болтч намайг өөрөө огцруулсан шүү дээ. Тий. Ийм л юм болсон юм. А тэгээд тэрнээс хойш ардчилсан нам засгийн газар хамтарч орно дандаа намайг хай. Тэгээд нөгөө фракцууд нь хүчтэй шүү дээ. Тэд нар чинь дандаа бизнесийн бүлэглэл байхгүй юу? Одоо алтан гадас фракц, мүүдэн фракц, моох фракц, нөгөө нэг ардчилгаа залуучуудын фракц бүгд альбом тушаал ярина. Тэд нар бол одоо тим маав, ийм маав, ажил хийн мэд гэсэн ойлголт байхгүй. Тэрс альбом тушаалын төлөө бүгд тэгэл тэрийгэ хувааж авна. Тэрийгэ тимний дарга болгоно, энийгээ иймний дарга болгоно гэл ингээл явна. Тэр бол ерөөс ойлгомжтой юм байна л. А тэнд мэдлэг боловсрал те хамаа байхгүй, энэ намд гавьяа байгуулсан хамаа байхгүй. Сайд томлоход салбар хамаа байхгүй тий. Одоо жишээлбэл эрүүл мэндийн яамыг ардчилсан намраас авахгүй шидээл байгаа байхгүй юу тий. Энэ чинь өөрсдөө хариуцлагаас цухтааж байгаа байхгүй юу. А хичнээн ч хариуцлагаас цухтаалаа гэсэн ард түмний эрүүл мэнд энэ амь насны аюулгүй байдал энэ бүхэн чинь муу байвал ардчилсан нам төр барьж байгаагүй хариуцлага хүлээх л ёстой. Эрүүл мэндийн салбарыг ингэж ийн гэдэг чинь өнөөдөр шиг ийм ядуу өнөөдөр шиг ийм нийгэм хүнд байдалд байгаа энэ их одоо ядуурууд ажилгүйд байгаа энэ үед те бүр эрүүл мэндэд онцгой анхаарах хэрэгтэй байхгүй юу те хүн ардыгаа нэг эрүүл нэг өхүүлчихгүй аятайхан ингээд нэг явуулах юмсантай баян цатгалангаа боль тийм үү бүгдээрнгийн одоо машинтай орон сууцтай байх гэвэл ядахтаа эрүүл нэг те
өвчнгүү те сэтгэл тайван байх юмсан. Ёстой эрүүл бол одоо хүний ёстой бүх насны жаргал шүү дээ. Эрүүл байна. Хүн айгүй юм ойлгодгүй байхгүй юу? Хүн мөнгөний хойноос яваал байдаг, албан тушаалын хойноос яваал байдаг, ажлын хойноос яваал байдаг тийм үү? Гэтэл хамаг сайхан юм чинь хүний эрүүл мэнд, хүний гэр бүл, үр хүүхэд те энэ амгалан тайван амьдрал шиг сайхан юм байдгүй байхгүй юу хүнд те? Шуналгүй сайхан амьдрал шиг сайхан юм байдгүй байхгүй. А гэтэл тэрийг ерөөсө хангаж өгөхгүй. Тэр эрүүл байх, эрүүл мэнд, тэр орчин нөхцөл, тэр эмнэлэг юмыг ерөөсөө сайжруулахгүй, эрүүл мэндэд ерөөсөө анхаарахгүй, залбин нохоо шиг зөнд нь хайцсан явж байгаа. Энэ ардчсан намын маш буруу байхгүй юу? Тэ? Тэгээд өөрөөсөө тэрийг ардын намд өгнө гэсэн чинь ардын нам авахгүй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөө яахт. Нөгөө юм голдгуугаараа нөгөө дүүл нь аваад тэгэл одоо юмыг унгаагаал одоо хинж болохын нэг нь болно. Тэгэл жил ахсын дараа ингээд дуусан шүү дээ. Эцсийн дүндээ хэн охирох юм бэ? Тэ? Эцсийн дүндээ эдгээр зүхтаагаад байгаа боловч тэ ард түмэн л охирж байгаа байхгүй юу? А тэгээд нэг л юм байгаа байхгүй юу? Ард түмэн өөр ухаантай бол эргээд эднэрт хариуцлага тооцоход байхгүй юу? Яагаад гэвэл те өнөөдөр эрүүл мэнд шиг чухал хэрэгтэй юм хүн болгонд хамаатай юм байдгүй байхгүй юу? Өнөөдөр хүүхэд төрхөөсөө өмнө бүр төрөөгүй ээжийн одоо хэвлэлд байхасаа эхлээл эрүүл мэндийн те одоо бүхэл тэр одоо судалгаа одоо тэр халамж хэрэгтэй байдаг те. Тэгэл төрөөл гарч ирээд хүн өвхтлээ эмч хардаг л байхгүй. Тийм биз? Юу гэдгийг одоо надад 60 хүрчлээ эмч хэрэггүй гэдгүү 70 хүрчлээ эмч хэрэггүй гэдгүү шүү дээ. Тийм биз? Тэ? Өнөөдөр энэ өвчин эмгэгтэй яаж их одоо дэлгэрч байна тийм үү? Ямар олон хүмүүс энэ хар залуугаараа тэ өвчинд нэрвэгдэж хорвоог орхиж байна те. Тэгээд энд нэг аваар осол болно. Ерөөсөө тийм дандаа хоцорж очин те. Одоо төлөвхийн төв байхгүй. Тэгээд одоо хүүхдүүд за хүүхдийн тасаг гэхэд үнэхээр одоо коридортой за тэр нэг шалан дээр л хөвтөж штэ. Эрүүл мэндийн салбар балбарыг бүр ингээ хаяад тийм үү? Бүр мартаад шал өөр юм яриад ингээ явж байгаа байхгүй юу? Нэг их мөнгө одоо ерөөсөд гарч ичээд эрүүл мэндээ бас хайж л байгаа. Одоо нэг шинэ ерөнхий сайд бас үг хэлж байна. За ер нь яг хуу Алтан уягийн засгийн газрын огцруулахныг үндэслэн Монгол улсыг их өрөнд орууллаа гэл одоо урд хожид байгаагүй үр үлдээлээ гэж огцруулсан шүү дээ. Тэгээд одоо шинэ ерөнхий сайд нь гарч ирэл дахиад одоо бид нар Хятадаас 1 тэрбум ам доллар юан аавна гэж ингээд дахиад үр тавих тухай ярьж байна л да. Гэхдээ Монгол улс чинь үр тавихаас өөр аргагүй болсон улс шүү дээ. Угаасаа л Монголын түүхийг аваад үзээрэй. За одоо юу гэдгийг ёстой Чингис хааны үед л одоо бид нар нэг баян тансаг тий нилээд их юм дээрэмдсэн юм л байсан баг тий. Тэгэл дараа нь бол ингээд ядуурсараа сүйдээ бүр манж манай мөнгийг төлдөг тий цалин пүнлүүгээ тавьж чаддгүй ийм бүр одоо дампуурсан улс байсан шүү дээ чинь. Тэгээ дараа нь Орос зөвлөлт холбоот улс харин төсвийн маань 70% бүрдүүлж бас ингээд нэг арай нэг юм улс шиг улс болж нэг юу гэдгийг одоо нэг арай гайгүй болчиход нэг ядахта хүнээс нэг өр зөөлөх хэмжээнд хүрчээд байгаа шүү дээ Монгол улс. Тэгэхээр Монгол улс болвол те зөв зүйтэй зээлээд мөнгө буцаагаад өгөөд ингээд явахгүй бол угаасаа чадахгүй. Угаасаа эдгээр чинь энэ Монгол улсыг те хөгжүүлэх бодлого байхгүй болохоор мөнгө зээлэх гээд эхэлдэг байхгүй. Энэ дотоод нөөц болцоо юм ашиглаж өрөөсө чаддаггүй байхгүй юу. Тэгэл хамгийн бэлнээр нь одоо дараа төлөх юм чи яадаг юм би төлөхөөс дараагийнхан төлөх юм чинь гээд мөнгө зээлчил байгаа байхгүй юу. Тэрнээс өөр арга эднэрт одоо харагдахгүй тийм оюун ухаан эднэрт байхгүй шүү дээ. А гэтэл бол яг үүндээ 3 сая хүнийг те нэг эрүүл мэндийн олигтойхон хангаад нэг олигтойхон нэг байр орон сууцтай болгоод нэг аятайхан аваад явчих бүрэн бололцоо байгаа байхгүй 3 сая эн чинь бас 3 сая хүн гэдэг чинь бас те нэг талаар бас энэ чинь арчлахад амар гэсэн л үг байхгүй юу да те та 2 жилийн хугацаанд өнгөрсөн 2 жилийн хугацаанд тэгээд одоо яг юу хийв? Хийсэн юм байхгүй. Ерөнхийдөө улс төрөөс хөндий холдуул байлаа тий. Сая бомбын газрын дарга гэсэн нэг албан тушаал тань өгсөн. Гэхдээ яг юм байхгүй. Бомбын нэгдсэн захиргаа гэдэг нэг захиргаа байгуулад энэ бомбтууд маань ерөөсөө эзэнгүй, менежментгүй, орхигдсон. Тэгэл энд очихоор гайл нь мэдээд байгаа мó, хөлийн зэрэг нь мэдээд байгаа мó, бүгд хоорондоо өрсөлдөөл. Тэгэл яаж дэд бүтцээ хөгжүүлэх гээд байгаа юм. Ер нь хин хариуцахын тэнд Монголын нэг бизнесийн одоо компани нүүрсээ гаргах гэхээр ямар хохирол одоо юу вэ хөвөндрөл учирж байна хятад Монголын хил дээр юу болж байна хин ч хариуцдаггүй юм байсныг бомбын нэгдсэн захиргаа гэдэг юм байгууллага гаргаа тэгээд бомб тутаа болгож л яваам л да. А тэгэхдээ
Энэ хуулиа өөрөө өнгөрсөн жилийн 12 сарын 25-нд баталсан. Тэгэхээр нөгөө төсөв байхгүй, энэ жил төсөв хөрөнгө байхгүй. Ингээд хуулийн 4 сарын 1-ээс хэрэгжсэн, манайхыг 5 сард байгуулсан. Тэгээд өөрөө тасалгаа юм humтай болно. Ингэн тэгн одоо нөгөө баланк гэрчлэгээ юм аавна гэсээр 7 сар л болчихж байгаа байхгүй. Ингээд нэг 3 сар хэрэгтэй төсөв хөрөнгө гэдэг юм байхгүй. Нэг хэдэн хүн ингээд одоохондоо байж. Сүүлийн үед таны нэр бас энэ ер нь богд уулын ам болгонд л одоо гүн далаа газар авчихсан гэдэг нэг газрын асуудалтай их холбогддог болжээ. Та тэр богд ууланд үнэхээр тэр газар аваад за би зүгээр нэг юм ярил л да. Өмнө нь одоо чи сэтгүүлчин баг мэдж байгаа бох намааг нэг бэлхэд ч гэлөө сэлхэд ч гэлөө нэх том ингээд ам аваад за тэг ам авах нь ч яг тэнд хүн авдаг юм байгаа. Нэг том байшин бариулаа. Тэгээд мангар том 2 герман овчарх тавиа тэрүүгээрээ хүмүүсийг хазуулдаг барьдаг гээл нэг сонингоор бичээдсэн байхгүй юу. Тэр сонин чинь тэгсэн чинь явж хүмүүсийн амьдрал хүмүүс энтергээд сонингоор бичээдсэн байхгүй юу. Тэгсэн чинь цаана хэн байсан гэж хөвсгөлд нэр дэвшсэн нэг нөхөр л одоо тийм бичижсэн байхгүй юу. Хадбаатарт нь хөвсгөл нэр дэвшсэн шүү дээ. Би Хадбаатарт нь хөвсгөлийнх гэж бодсон бол зүгээр сонссонд болохоос биш тэр чинь тэр бүр эренчин лөмбих гэдгийг сүүлд нь мэдсэн шүү дээ. Нөхөр ингээд нэр дэвших гээл намайг ингээд жишээлбэл одоо гүтгээл лсэн байхгүй юу. Зориудаар ийм хийд юм ба шүү дээ. Тэгээ явж сүүлдээ тэр байшин хэнийх болж таарсан бэ гэсэн чинь тэр нь одоо энэ эрчим хүчний дэд сайд пүрүү юм блэ? Дорж пүрүү гэдэг. Дорж пүрүүийн байшин байна. Анхнаасаа л тэрийг барьсан. Барьсан хүн нь манай нэг дүү юм байна л да. Манай дүү тэр байшингийн гүйцэтгэгч компани нөгөө нэг герман технологиор барьж өгсөн юм байна л да. Тэгэл манай дүү тэрүүгээр явж ирсэн юм уу мэдэхгүй ингээд. Тэгэл гүн далаагийн ингээд тэрийг нэрлэлцэн. Тэгэл тэрийн зориуд гүн далаагийн ингээд тэгэл нэг юм нохотой ингээд тэр нохотой юм байна. Мэдээж тэрүүгээр хүн бариулдаггүй л байгаа ш. Тэгэл давслаад ингээд гүтгээл намайг тийм болгоцсон байхгүй тийм. Үгүй надад тийм бэлхэд би бэлхэд газар чинь мэдчихгүй очиж нэг удаа үзээгүй. Тэнтгийн хүмүүсээс асуувал гүндлогоог нэг харсан уу хин ч хараагүй баг. Тэгээд Зайсангийн тэр дархан цаазд газар шүү дээ. Дархан цаазд тэр газарт надад нэг ч газар байдгүй. За. Тэгээд харин бас гүн даллаа тэмдэрчүүд. Үгүй яах вэ? Тэнд нэг ийм хідэн бүлэг эрхгээд этгээдүүд байдаг байхгүй юу? За тэр этгээдүүд манай дүүгийн газар руу дайрж орсон байгаа. За юу. Би ч одоо ах トゥ 11 үлээ хүн штэ. Би 11 хүүхэдтэй айлын 8 дахь хүүхэд. Тэгээ тэр газар руу дайрч орж мөнгө авдаг байхгүй юу? Тэгээд 2010 онд дайрж ороод 10 гэр бариад мөнгө авдаг тийм нөхдүүд байдаг байхгүй юу? Эркетүүд бүр сурцсан. Зайсангийн олон компаниас мөнгө авсан гэж байгаа. Би өөр тэдний чинь сайн мэдсэн. Тэгээд судалсан. Тэгэл тэд нар тэндээс манай дүүгээс 2 өрөө байр нэгтийн гинэл. Нөгөөх нь та нарт өгөх шалтгаан байхгүй гэдээ өгдгүү ингээл. Тэгээ тэндээ нэг гэрээ барьчихсан. Тэгэл одоо юу гэдгийг гүн далаа энэ гэрийн хөөгөөд миний газар дээрээс намайг хөөгөөд газрын минь авах гээд байна. Эзлэх гээд энэ худлаа яриад ингэж л байдаг л байхгүй юу. Тэгэл ингээл гүтгээл дайраад сүүлдээ саяхан билүү над дээр бараг нэг эрүүгүй хэрэг үүсгэлээч гэх шиг өшөө одоо ингээл тийм юм гээд бүх л юм дээр ингээл миний л нэрийг оруулаад дайрдаг. Тэгээ манай дүү тэгж байгаа байхгүй. Шарчиг тэр 2 өрөө байрыг өгчихгүй байхаа би хэрэггүй гэсэн. Битгий үг. Юм шударгаараа бай тэ. Өгөх ёстой юм бол өгөх ёстой. Өгөхгүй юм байх юм бол өгөхгүй тий. Тэр хүний газар юм бол тий. Тэр хүн авах ёстой. Тэрийг нөгөөд явуулсан дээр шүү дээ. Надад миний нэг найз бүр хэлжсэн байхгүй бас улс төрчлөлтөө. Хүн далаа энэ ингээл чамааг байнгын ТV8-аар ингээл тэгэл доромжлол ингээл гүтгэл гаргаад тахт. Хөөхий тэр чинь намайг мэдж байгаа шүү дээ. Тэгсэн юм миний найз юм чи. Тэгэхээр чи энийг нэг тэр телевизүүд ч юм уу тэр авгаад нь хэдэн төгрөг мөгрөг юм нөгөөд нам дараач гэлдэг баг. Бүр 3-4 жилийн өмнө тэгсэн баг. Тэгэхээр үгүй би тэгдэггүй маа тий. Яах юм бэ одоо. Үний үннээрээ л гарах байлгүй тий. Гэл ингээд хэлдэг. Би юу гэдгийг телевизүүдтэй хаалцсгол хэвлэл мэдээлэл сайтуудтай одоо нэг хаалтын гэрэмэрээ гэл ингээд байгуулад мөнгө төгрөг өгөөл гэрэмэрээ байгуулад тэгэл ямар нэг юм болвол нэг хэдэн төгрөг мөгрөг юм нөгөөл ингээд утцаар яриад одоо болиоч гэл гуугаад болиулаач гэл ингээд одоо улс төрчид бол зөндөл байд юм байна л да. Чи өөрөө мэдэн шүү дээ тий. Би хизээш тэгдэггүй. Би намайг гүтгжлээдэг, доромжилжлээдэг. За яах вэ тий. Гэл явж лээдэг. Сая би харин нэг хэд хоногийн өмнө хэвлэлийн баг хурал хийгээд одоо бас арай хитэрж जैन тий. Өчнөөн л гүтгэлээ тий. Бас нэг удаа ч гэсэн хариу хэлийгээд хэлсэн нэг цөөхөн дооны телевиз юм хүрээд нэг гаргасан болоод орхиж ин л одоо ч нөө мөнгө төгрөгийг нөхгүй бол бас мэдээ сэдээг чинь гаргахаач байцсан юм байна шүү дээ.
Хамгийн гол нь тэр TV8 телевиз энтерт гаргаад байгаа сайт майтад миний гомдолтой байдаг нь юу гэхээр яг тэр газар нь очиод намайг дуудаад тийм үү аваачаад энэ за энэ гүндлээгоо энэ таны газар уу те энэ таны газар гинэ гэдэг нэг юм бичиг үзүүлээ. Энэ хүн бас энд амьдрдэн юм байна те. Энэ хүнийг та яагаад хөөгд байгаа юм тийм үү? Энэ хүн чинь ийм бичгтэй юм байна те. Ингээд та энэ хүний энэ газрыг дэрэмдэх гээд байгаа мó гэд одоо шууд одоо ярилцлага хий тийм үү? Нөгөө хүнтэйгээ намайг уулзуулаад ингээд яриг би дуртай очно. Одоо тэр TV8 өшөө ямар телевизээр гарсан би тэднэрт одоо танай телевизийг ашиглаа хэлчихье. Тэр газар дээр нь намайг дуудаж аваач. Тэр яриад байгаа хүнтэй ингээд бичиг баримтын цуглуулж авчираад хэрүүл хийх биш те. Баримт нотлоготой юм дээр ингээд яриач. Тийм үү? Одоо сүүлдээ нэг байшингийн гадаа аваачаад зогсооцсон гүн далаа ийм байшин одоо бариулж байгаа ингээд цалин хөлсийг өгөхгүй байгаа гэдээ ярьж байгаа байхгүй юу? Нөгөө хүн ярьж байгаа хүн цаашаа хараа зогссон. Тэгж хүнийг гүтгэж байгаа байхгүй. Тэгвэл бас тэнд нь очил доо. Ямар компанид би ямар цалин өгөөгүй юм, ямар гэрээ хилцээр байгаа юм те. Хэдэн төгрөг өгөх ёстой авахгүй хэвзэрэг удаж байгаа юм те. Гэхдээ юм би чөлөөтэй. Би ганцхан гар утастай. Одоо манай хөвсгөлчүүд мэднэ. 99-11-тэй би нэг л утастай. Би энийг Mobicom-ыг анх бий болоход л утас авсан. Тэр чигээрээ байгаа. Надад 2 утас байдгүй. Би утассан хүн болгоны утсыг авдаг. Чи өнөөдөр шал өөр утаснаас над руу ирсэн. Би аваад за очиж гэж ирсэн тийм үү? Тэ хүн босод гişүүд бол авдаггүй хүн ихэнх нь байдаг бах тэ. Альсгүй юу гэдгийг би байхгүй байна гэдэг дээр нь тавьчихдаг тэ. Миний утсыг бүх телевиз хэвлэл мэдээллийнхэн мэдж байгаа. Энэ миний ганцхан 10 хэдэн жил барьж байгаа утас. За тэр намайг хизээч дуудаж болно, хизээч асууж болно. Би хизээч тэр газар дээр нь тэр хүнтэй нүүр тулж уулзаад одоо хэрвээ хүсвэл та нар тэр хүнийг дуудаад танай студид та нар хүрээд би амлая. Тэр хүмүүсийн бичиг баримттай дуудаад тэр. Тэгээ хэний буруу юм гэдгийг бас үзэх тийм цаг хугацаа гарах байх. Яг би тэр адгийн зарга 10 хоног тэднэртэй ингэхгүй ингээ хайчаал явж байгаа. Үнэхээр 2 өрөө байр авахгүй л эрхлэлтэд яваа тийм хүмүүс байгаа. Бичиг баримтаа авчираад бодит байдал дээр танаа дээр эсвэл газар дээр ингээ суужгаад ярих хэрэгтэй байхгүй юу? Та бас улс төрд орохоос өмнө өөрийн гэсэн гайгүй бизнестэй байсан. Хэвээрээ юу? Одоо яг та яг ямар бизнес хийж байна? Одоо бол ямар бизнес юм хийхгүй. Би бас нэг жаахан биеийн жим ингээ хасаад тий зориудаар шүү дээ. Хүн бараг нэг өвчтөй болцсон байх гэх бах тий. Би чинь эмч хүн шүү дээ. Тэгээд бас нэг арай жаахан амар тайван байх гэж бодож байгаа. Хэвлэл мэдээллийг би нэг уншаал ингээд байдгүй. Намайг гүтгэж байгаа гүтгэлэг болгонд ингээд гүйж очоод янз бүрийн болоод байдгүй. Харин одоо танахаар би хэлж шít. Шууд нүүр тулаад юмаа бариад яривал тий газар дээр байна уу танаа дээр байна уу тэр яриад байгаа телевизүүд дээр байна уу нээлттэй шүү би очин шүү тий намайг дуудаараа гэж хэлж байгаа юм тий. Ингээд 50 сайхан бас нэг бай гэж бодож байна. 16 онд улс төрд бол үзэн тий хөвсгөлдөө үзэх үү хот айсгол эрдэнэт дархан хаваар үзэх үү энд энэний нэгийг тэгж байгаа л нэг энэ он гарч байгаа л сонгондоо гэсэн ийм бодолтой байна. Намдаа бол хэвээрээ байна үстэй. Арчилсан намдаа бол хэвээрээ байгаа. Тэгэхдээ бас болохгүй бол одоо тэг би чинь бас нам байгуулаа гарч явсан гарахад ч бас нэг болохгүй юм байхгүй ч чинь эрхчлөөтэй иргэн штэ тий. Тэгээд арчилсан намд бол би өөрөө байхгүй штэ тий. Харин ч эднэр дандаа намайг тий хайдаг байхгүй юу тий. Тийм болохоор би бас зарим талаар эднэрт тий гомддیں۔ Тий. Би бас саяхан нэг болсон үндэсний зөвлөлт хорооны хурал дээр хэлсэн. Та нараас би нэг удаа албан тушаал юм аа. Намдаа гомдож байгаа хүмүүс ч одоо тэгэл намаас солиол явчих юм шүү дээ. Ардын нам дээр норчиж бол. Өө яах юм бэ зүгээр тэрэнд орвол шинэ нам байгуулад эвсэт ч юм уу дангаараа явсан дээр дөө тий гарахтаа хөрвөл тий би нэг хаанаг газар очиж нэг хатвчанд суудаг бас хүн биш тий. Мөнчгөрөөрөө өнөөдөр хүртэл би бизнес улс төрд явсан бас мөнчгөрөөрөө явахч тэгээд хаана хүрэхээ харахад бас буруудах юм байх. Ард түмний намтан байгаа юм. Гэхдээ яг ч одоо би нэг өмчлөлтсөн юм биш хэдэн хүмүүс уг нь хамт нийлж хийсэн намайг явсан чинь тэгээ жаахан унтарцсан. Гэхдээ тэр хүмүүс байдаг л байх та олыг бол бас олчих шүү дээ. Тэ? За баярлалаа ингээд студид өргөдөө ирж сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа. Тэгээд амжилт хүсье. За баярлалаа. Дараа ураарай. Нөгөө хүмүүстээ нийлүүлж ураарай намайг. За баярлалаа. За эрхэм үзэгчдээ өнөөдрийн манай зочноор улсын хурлын гишүүн асан гүн далаа оролцлоо. Ингээд бидэнтэй хамтаас үзэгчтэй баярлалаа.